дөнгөж одоо нийгмийн тогтолцоо маань одоо зах зээл хүнд хүчээр байсныг бүгд мэддэг шүү дээ. Тэгэхээр зах зээлийн одоо энэ хүнд үед залуу уран бүтээлчдийг нэгтгээд өөрийн одоо хувийн шин телевизийг байгуулна гэдэг бол манай удирдлагуудын хувьд мэдээж том алхам байсан. Ер нь 25 дугаар суваг телевизийн удирдлагууд тухайн үед маш залуухан тэгээд эд одоо нөгөө өөрсдийнхөө сурж одоо төлөвшсөн бодлогыг хэрэгжүүлэхэд бол залуучууд бид нарыг дэмжих нь хамгийн чухал байсан баг. Тэгээд бид нарыг маш их сайн чиглүүлж өгдөг байсан. Би чинь 1995 онд соёл урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлэр төгссөн байсан. Тэгээд бидний одоо жүжигчин нөхдийг анх одоо радио телевизэд боловсон хүчин хэрэгтэй гэд найруулагч Инх Жаргал багш бол бид нарыг телевизэд авчиж хөтлөж оруулсан ийм учиртай байдаг. Тэр ч утгаар нь одоо тухайн үед одоо авир мэд сэтгүүлч, алтай сэтгүүлч бүгдээрээ л одоо жүжигчин хүмүүс тэгээд тэр тусмаа одоо тайзан дээр гарч сурсан хүмүүс бол телевизийн одоо камерын өмнө нэвтрүүлэг хийх одоо бүрэн боломжтой. За яг нь найруулагчаар ажиллаж болно. Хажуугаар нь та нар кинонд дууруул, за мөн одоо нэвтрүүлэг хөтөл, за дээрэс нь зарим нэг нэвтрүүлгүүдийг та нар санаачилж одоо ялангуяа соёл урлаг, нийгмийн одоо соён гэгэрүүлэх нэвтрүүлэг, за мөн одоо хувцас заагвар гих мэтчлээ ийм нэвтрүүлгүүдийг та нар санаачилж өөрсдөө хий гэд ийм чиглэл өгсөн учраас бид нар тухайн үед их урамшиж тэгээд бүгдээрээ нэгдэж нийлж яагаад одоо боловсруулад хөгжүүлээд магадгүй бас одоо Оросын телевизүүдийн одоо контентууд ямар байна. За олон улсын сувгуудаар бас ямар контент нэвтэрж байна. Залуучууд юуг сонирхож байна. Ер нь үзэгчид бүх насныхан юуг сонирхож байна гэдэг ийм судалгаануудыг хийгээд тэгээ бүгдээрээ боловсруулж одоо санал нэгдээд олон сонирхолтой нэвтрүүлгүүдийг хийж исэн. Тэрний нэг нь бол одоо Гаан шиг нарамчаа бид гурав хийжсэн хөгжилтэй 3 бүсгүй гэд бас нийгмийн одоо соён гэгэрүүлэх үйлсэд бас ач холбогдол өгөхөөр за бас давхар ингээд мотивац өгж урамшуулах зорилготой сонирхолтой ийм төрлийг одоо энэ нэвтрүүлгийнхаа төрөл жанрт бол оруулж ирсэн. За тэгээд залуучуудын нэвтрүүлгүүд байна. За хувцас загвар загварын ертөнц дэх одоо сонин сайхан загварын ертөнц дэх одоо уран бүтээлчдийн шинэ хандлагыг театр, соёл урлагийн одоо бас шин одоо бүтээлүүд эсвэл шинэ мэдээллүүдийг багтаасан контентуудыг бас хийж байлаа. Лайф гэдэг телесэтгүүл хийдэг байсан. Тэр сэтгүүл бол бас л одоо нийгэмд болж байгаа сайхан үйл явдлыг танилцуулах зорилготой бас соён гэгэрүүлэх зорилготой. Харин мода гэх телесэтгүүл маань болохоор одоо загварын ертөнцийн одоо чиг хандлага, загварын ертөнцийн дэвшил, за загварын ертөнцийн одоо уран бүтээлчдийг тэдний одоо урам зоригийг алдаршуулах зорилготой ийм одоо сонирхолтой контентуудыг хийж байсан. Тэр бол 1997 он. Тэгээ 1997 онд одоо соёл гэд наадмыг 25 дугаар суваг телевиз бас дамжуулж исэн, бичлэгийг хийж байсан. Шилмэл загварын төвөөс зохион байгуулдаг төвшин одоо дизайнерын санаачилсан гоё л наадам дээр одоо бас бид нар очиж ажилладаг байлаа. Тэгэхээр тухайн үеийн 97, 98, 99 оны гоё л наадмууд дээр бол 25 дугаар суваг телевизийн хамт олон багаараа ажиллаж байсан. Бас их сонирхолтой түүхэн архивууд ч гэсэн манай урын санд бол байдаг. Гоомарл гэдэг соёл урлагийн одоо салбар дахь одоо уран бүтээлчдийг алдаршуулах одоо ийм алдартай наадамд бас уран бүтээлчд хамтран оролцсон. Одоо Инх Жаргал гэд манай алдартай нэвтрүүлэгчээр одоо текстээ уншуулад манай сэтгүүлч Прүвнем одоо анхлан одоо зохион байгуулж текстээ бичиж за мөн одоо тухайн одоо их сурвалжтайгаа уулзаж тухайн их сурвалжаас судалж байгаад одоо бичиж гаргасан 20 нас хүрэх юмсан гэдэг ийм баримтат нийтлэл нэвтрүүлгийг бид нар хамтарч хийж исэн. Амьдрах даанч сайхан, алтнаар даанч гэрэлтэй. Нарны туяа сөмөр холцоор л байна. Надад хүмүүсээ нас хайрлаач. Дууны найруулагч Наран туяа, найруулагч Инх туяа, за зураглаач Эрдэнэбаяр, Ганс өх гэд ийм бүрэлдэхүүнтэйгээр бид нар тухайн бүтээлийг одоо наадамд зориулж хийж
Гэхдээ яг наадам зориулсан үгүй. Тухайн бүтээлийг хийж тэгээд одоо гоо марл гэдэг наадамд өгч. Тэгээд энэ бүтээл маань гоо марлын шилдэг бүтээлээр шалгарсан нь бол яг залуу уран бүтээлчдийн хувьд багаараа ажиллах, за техник тоног төхөөрөмжийнхөө одоо давуу талуудыг яаж одоо дэвшилттэйгээр ашиглаж болох уу гэд. Тухайн үед бол дууны найруулагчдад бол бас их нэлээд их шалгуур шаардсан ийм техникийн нөхцлүүд байсан. Учир нь бол одооных шиг ийм дууны олон зам гэж байдаггүй байлаа тий. Тэгэхээр одоо Ричээ сайлсыг бол одоо хүн бүхэн ер нь сайн мэддэг шүү дээ. Ричээ сайлсан дээр бол дууны нэг л зам байж идэг. Эсвэл хоёр зам байна. Одоо хөгжмөн байла, одоо голос дуу хоолой байла. Тэгэхэд тэрний цаана шуум, одоо орчны шуум болоод бусад өгүүлэмжийн шуумуудыг яаж нэгтгэх үү гэд олон давхар замуудын эвлүүлгүүдийг олон дахин давтамж үйлдэлтэйгээр хийдэг. Дүрс бас мөн адил. Яг тэгэж явдаг бас. Одоо жишээлбэл бид нар дэлгэцэн дээр дөрвөн дүрсийг нэг дор ингэж харуулах орчин үеийн одоо тоног төхөөрөмжн дээр боломжтой байдаг. Хэдэн ч дүрсийг харуулах боломжтой. Бүр юм мозаиклал харуулж чадчихэв. Гэтэл тухайн үед бол бид нар дэлгэцэн дээр яг нэг вичээ сайлсан дээр нэг дүрсийг ингэж дөрвөн хэсэг болгож одоо нэг гэсэндээ графикийг өөрөөсөө тэр хайлсан дээр хийж ин гэсэн үг шүү дээ. Бид нарт компьютер гэдэг зүйл нэвтрээгүй байсан учраас тэгэхээр тэр дөрвөн дүрсийг яаж гаргах вэ гэхээр бас техникийнхаа хувьд одоо тэр дахин олон удаагийн бичлэлтүүд олон удаагийн тэр эвлүүлэг дээрээс гаргаж ирдэг ийм одоо зөвхөн тэр ихний одоо 30 секундын дүрслэл байлаа. Гэхдээ тэрийг хийхэд маш их олон цаг зарцуулдаг. Маш их одоо ур ухаан одоо мэдрэмж сонсгол одоо хараа энэ төр шаарддаг ийм онцлогтой байсан. Тухайд манай багийнхны хувьд ярилцаж тохиролцсон зүйл юу байсан бэ гэхээр өгүүлэмжийг их тод дүрслэлтэй одоо дүрслэлээрээ шууд өгүүлэмж нь харагддаг байхаар ингэж хийя. Тэгэхээр бидний одоо энэ тоног төхөөрөмж ингээд боломж нь л энэ шүү дээ гэж хязгаарлаж болохгүй. Энэ дээр өшөө бас яаж боломж байна? Одоо нөгөө монголчлон гэдэг шиг ямар боломж байна гэд эрэлхийлсэн л те. Тэгээд бид нар бол дүрслэл дээр дан ганц өгүүлэмж явахгүйгээр бас зүүрлэлийг те метафорыг ашигласан. Тэгэхээр тэр охины сэтгэлийг бид нар одоо магадгүй ингээд нэг тийм өөрийгөө олох гээд байгаа. Эсвэл одоо тэр эмзэглээд байгаа тэр мэдрэмжийг нь тэр бургас, тэр одоо бууд одоо орчин, тэр одоо зам харгуй тий тэр зам харгуу дээр өөрийнх нь одоо дүрс голос орж ирж байгаа хэсэг энэ төр. Тэгээд тэр дэвтэрнээсээ одоо бас дараагийн үйл явдал руугаа шилжих гэх мэтчлэн ер нь бол үзэл санаагаа бас дүрсээрээ илэрхийлэх гэж бол нэлээд одоо багийн ажиллагаа шаардаж хамтарч ажилласан. Тэгээ манай зураглаачид ч гэсэн бас их сайн одоо гүйцэтгсэн. Тухайн үед бол бидний одоо манай зураглаачдын хэрэгжилж байгаа камер бол яг үнэндээ бол сонирхогчийн олон улсын хэмжээнд бол сонирхогчийн камер гэж хэлэгдэх тэр камер, VHS камер бид нар хэрэгжилж байсан. Гэхдээ тэр камерын өнгийг, тэр камерынхаа өнцгийг, мөн тэр камерын одоо нөгөө өнг хоорондын уусалтаар нь одоо хүний амьдрал болоод одоо дараах одоо байдал эсвэл хүний одоо өнөөгийн амьдралын өмнөх өгүүлэмж рүү шилжих тэр өнгөний шийдлүүдийг зураглаачд маань камер дээр маш сайн одоо зураглаж за мөн одоо орчин үеийн кинон дээр их одоо модонд орсон гэх юм уу нэлээ хэрэглэгддэг одоо шууд нөгөө амьсгаатай за тэгсэн ирнээсээ тэр нь уран одоо хөдөлдөг тэгсэн ирнээсээ нөгөө хүний одоо лаачд бол тухайн үед бол маш оновчтой гаргаж ирсэн. Гэх мэтчлэн одоо аль одоо багийн гишүүдийн одоо ур чадвар бол өндөр байсан. Дуэт дуэл шоу нэвтрүүлгийг бол ер нь бол соёл урлагийн салбарт бид хэд ялангуяа соёл урлагаар дамжуулан соён гэгэрүүлэх үйлсэд бол нэлээх одоо бодлогоо чиглүүлсэн байдаг. Тэр ч утгаараа бол манай удирдлагууд рок попын дуучидтай хамтарсан. За мөн одоо урлагийн салбарт байгаа, спортын салбарт байгаа энэ одоо авьяаслаг залуучуудыг оролцуулсан.
За ингээд нэг ийм контент хийя. Тэр нь одоо ингээл дан одоо ингээд дуулаад байхгүй одоо дуучин хүн жүжигчин хүн хоорондоо хамтарч одоо ямар контент хийвэл сонирхолтой байх вэ? Ямар ч л байсан ингээд нэг уран бүтээлчдийн одоо салбар хоорондын уялдаа уран бүтээлчдийг нэгтгэсэн одоо нэгдмэл байдлыг одоо хамтдаа байгааг те ер нь ингэж гоё хөхүүлэн дэмждэг бай гэсэн агуулгатайгаар энийг л санаачилж хийж исэн. Бид нар бол зарим тохиолдолд ялангуяа урлагийнхаа ингээл нэг нь тайзан дээр гараад шүлэг уншаал дуудуулцдаг байх жишээний. За тэгвэл одоо нөгөө яруу найрагчид шүлгээ зохиож явахдаа хажуугаар нь бас гоё дуулаад өөрөө одоо хөгжмөө зохиогоод явцдаг. Ийм тохиолдлууд их байдаг учраас энэ одоо мэрэгжлийн цаадах хувь хүнийх нь авьяасыг одоо хөгжүүлсэн эсвэл одоо тэрийг нь төлхөө таниулсан ийм контентууд хий гэдэг зорилготой л хийж исэн. Тэгээд дуэт шоу нэвтрүүлэг дээр бид нар бас нэг гоё одоо хамтын ажиллагаа юу байсан бэ гэхээр манай одоо баг бол ер нь бол тухайн үед олон улсын контентыг нэвтрүүлэх буюу эсвэл одоо олон улсын үзэгчдийн одоо маш их сэтгэлд хүрч байгаа контентыг бас давхар хийж үзэх оролдлогоодыг л хийж исэн. Гэхдээ аль бие ёсны эрхтэй хийн гэдэг маань бол одоо шууд копи паст буюу одоо шууд хуулбарлаж одоо хөрвүүлдэг байсан бол харин 25 дахь суугт телевизийнхэн бол нөгөө үндэсний өв соёлыг хадгалж үлдэх зорилготой ямар нэгэн байдлаар одоо гадны контентыг одоо шууд даган дуурайх биш харин Монгол хүн яг энэ контентыг хэрхэн яаж одоо гүйцэтгэж болох вэ? Эсвэл ийм төрлийн контент Монгол хүнд байвал ямар одоо өөр онцлогтойгоор нутагших уу гэдэг талаас нь бид нар судалгаа хийж тэгээд тэр контентыг ер нь хийж эхэлж исэн. Тухайн контентын загвар бол өөрөө шоу, entertainment учраас бас их олон хүний анхаарлын төвд орж чадсан ийм онцлогтой бас улирлаар нь, цувралаар нь хийснээрээ одоо нэвтрүүлгийн бодлогыг тогтвортой байлгахад их тохиромжтой байсан. За мөн одоо телевиз маань өөрөө олон нийтийн одоо сонирхол, олон нийтийн одоо ашгийг их анзаарч боловсруулдаг нэвтрүүлгүүд байсан учраас олон нийтэд бас тэр их таалагдах, за мөн альжаалыг нь тайлах амралт чөлөөт цагт тохирсон ийм сайхан контент байсан. Эх хотын үдэш нэвтрүүлэг бол тухайн үед бас их том амбицтай гарч ирсэн нэвтрүүлэг л дээ. Ер нь бол эх хот гэдэг бол аливаа улсад заавал байх ёстой. Тэгээд аливаа улсын хөгжил бол эх хотоор нь дүгнэгддэг гэдэг энэ амбиц байсан учраас одоо 25 дугаар суугт телевиз юун төлөө одоо анхны хувийн телевиз үлээ бас ардчилсан гэдэг аврагтай байлаа гэдэг утгаараа бид нар одоо Улаанбаатар хотыг маш том гоё эх хот болоосай. Тэгээд тэр эх хотын иргэд нь их соёлтой байгаасай. За бас их оюунлаг байгаасай гэдэг зорилготойгоор тухайн контентыг анх одоо багаараа ярилцж байсан. За тухайн үед одоо удирдан чиглүүлж исэн одоо хүч өгж исэн бодлого зангидж исэн дарга бол инхцэл захирал байсан. Инхцэл захирал энэ санааг маш сайн дэмжиж байсан учраас одоо энэ контентын одоо төсөв, зардал, за бусад одоо тайз декорат нөхцөл боломж орно. За мөн одоо эфирт одоо хэрхэн гарах вэ? Хэдэн цагт одоо ямар үзэгчдэд хүрэх үү гэдэг хэмжээний одоо бодлогоодыг нь бол тогтвортой байлгах арга хэмжээнүүдийг маш сайн удирдан зохион байгуулсан байдаг. За мөн үүний ард бол санхүү хариуцаж жаргал сайхан захирал бас ажилласан. Жаргал сайхан захирлын одоо манай амраа одоо дарахтай алба бол бас өөргөө маш сайн гүйцэтгсэн. Эх хотын үдэш бол манай багийнхны хувьд хамгийн сайн гүйцэтгэлтэй баг нь хэн байсан бэ гэхээр эх хотын үдэш бол мэдээж тухайн одоо орчныг одооны үзэгчд хүртэл гайхдаг л да. Та нар хаана зураг аваад байдаг вэ? Ямар нэгэн том зааланд зураг авдаггүй гэдэг. Гэтэл яг одоо манай телевизийн одоо энэ
павильонд ингээд бид нар зураг авдаг. Павильон гэхээсээ илүү телевизийн одоо зассан энэ тайзан дээр бид нар зураг авдаг. Бид нар одоо энэ өрөөгөө ингэж тогтчулсан юм аа гэж үзүүлэхээр хүмүүс их гайхдаг байсан. Тэгэхээр аливаа нөгөө төслийн зорилго нь том байгаад тэгээд нөгөө төслийн санхүүжилт продюсерийн баг сайн байгаад за тэгээд гүйцэтгэлийн баг одоо 3 зураглаачтай эсвэл 4 зураглаачтай тий за ингээд найруулагчтайгаа дууны найруулагчтайгаа за тэгээд инженер техникийнхантайгаа гэд ингээд одоо сурталчилгааны багийнхантайгаа гэд ингээд ажиллахаар бол 25 дугаар суваг телевизийн одоо том нэвтрүүлгүүдийг амжилттай зохион байгуулах буюу тогтвортой хөгжүүлэх боломжтой юм а гэдгийг л нотолж харуулсан. Тэгээд тухайн нэвтрүүлгийн агуулга бол тухайн үедээ нийгмийн одоо харилцаанд болоод за одоо нөгөө бусдыгаа таниж мэдэх, хөгжих, соёлын одоо дуу хоор одоо тэр хөтөлбөрүүдээр дамжуулаад соён гэгэрүүлэх үйлсийг бол үнэхэрийн одоо өндөр түвшинд гүйцэтгэж чадсан ийм онцлогтой контент байсан. Ийм одоо хүнд даацын нэвтрүүлгийг одоо тогтмол одоо ямар нэгэн байдлаар одоо нэр хүндийг унгахгүйгээр за сэдвийн хувьд одоо ач холбогдолтой байхаар оролцогчдын хувьд одоо нөлөө бүхий байхаар гих мэтчлэн ингээд агуулга бүтэц зохион байгуулалтынхаа хувьд ингээд одоо өндөр түвшинд одоо нэгсэндээ олон улсын жишгт нийцсэн хэлбэрээр авч явна гэдэг бол манай телевизийн хувьд бол үнэхэрийн одоо бахархууштай тэр он жилүүд байсан. 25 дугаар суваг телевизийн хөгжил цэцэглэлтийн эд үед бас 25 дугаар суваг телевизийн 2 дугаар суваг гэж нээгдсэн. За 2 дугаар суваг нээгдэнэ гэдэг бол нөгөө яг охин компани гэж харагдаж байгаа боловч үнэн хэрэгтээ энэ өөрөө олон нийтийн өмнө харагдаж байгаа учраас ил тод за бас их сонирхолтой одоо нэгдүгээр сувгийн эфирийн одоо өнгө төрхийг алдагдуулж болохгүй. Яагаад гэвэл одоо 25 гэдэг энэ брэнд болцсон нэрийн хажууд те дахиад 25 2 гэж гарч ирснээр одоо ямар нэгэн байдлаар соёлын хувьд одоо юу гэдэг хөгжлийн хувьд дорой харагдаж болохгүй гэдэг үүднээс бас хөтөлбөрийнх нь за агуулгын хувьд их чадaltaй чансаатай байх ёстой гэдэг ийм шаардлагыг бол манай авир мэд захирал шаардаж байсан. Тийм ч учраас тухайн суваг дээр ажиллаж исэн уран бүтээлчид бол гаргасан програм хөтөлбөрийнхөө дагуу чанартай контентыг нэвтрүүлэх шаардлагатай. За хэдийгээр бид нэр хөтөлбөрийнхөө дагуу ингээд нэг өдөр тутмын танин мэдхүү мэдээлэлтэй, за өдөр тутмынхаа үйл явдлын мэдээлэлтэй, за ингээд хүүхдийн хөтөлбөртэй, уран сайхны кинотой гэд ингээд яваад байхад бол бас болоод л байсан. Гэхдээ энд бас анхаарлын төвд орох шаардлагатай. За бас ингээд бусад одоо 2 дугаар сувгуудын дунд өрсөлдөх чадaltaй гэдгийг харуулах шаардлагатай. Энэ нь өөрөө нөгөө маркетингийн бодлого байдаг. Тэгэхээр маркетингаас ч тавьж байгаа, санхүүгээс ч тавьж байгаа бодлогын хүрээнд бид нар за олон нийтийг одоо өөрсдийнхөө сувг руу анхаарлыг хандуулъя гэдэг зорилготойгоор яг тухайн үед бол залуучуудад зориулсан шоу нэвтрүүлгүүдийг зохион байгуулсан. Тэгээ ер нь бол 25 дугаар суваг телевиз залуучуудад зориулсан шоу нэвтрүүлгийг одоо мини гэр гэдэг реалити шоу нэвтрүүлгээр алдаршуулад, тунхаглаад, чадна шүү гэдгээ илэрхийлсэн байсан учраас дараагийнх нь одоо олон нийтэд зориулсан юм реалити шоу нэвтрүүлэг юу байж болох вэ гэд бид нар ярилцж байгаад TV Idol гэд телевизийн сэтгүүлч болох хүсэлтэй, телевизийн хөтлөгч болох хүсэлтэй. Ер нь телевиз гэдэг энэ гоё их айлд одоо ам бүл нэмээд ажиллах урам зоригтой ийм залуучуудын дунд тухайн уралдааныг зарласан. Тэгээд энэ уралдааныг одоо бид нар TV Idol гэж нэрлээд олон улсад болохоор бас Idol гэдэг нэр бол нэлээд алдаршчихсан контентын нэг төрөл байсан. Тэгэхээр манай дээр бас ингээд Idol гэдэг нэрийг ашиглах юм бол илүү их нөгөө хүмүүст шууд танигдна гэдэг хэлбэр замыг сонгоод тухайн нэрийг өгж ирсэн. Тэгээд олон залуучуудыг одоо 1, 2, 3 дугаар шат гэсэн үе шат дараалтаагаар бид нар бас 3 улирал үргэлжилсэн. 4-р улиралдаа бол шалгаруулж одоо шагналыг гардуулсан ийм том одоо төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.
Тэгээд үүний дараа бол бид нар Making the Band төслийг хэрэгжүүлэх болсон. Энэ төслийн санаачлагыг бол мөн л одоо манай шинэ удирдлага буюу инх цул захирал санаачилсан. Making the Band төслийг одоо яа харахгүй бид нар одоо энэ олон төслийн ард гарсан учраас хэрэгжүүлж чаднаа. Гол нь бид нар юу яах хэвээр хөгжмийн ертөнцийн дэх одоо тэр продюсерыг маш сайн олох хэвээр. Энэ продюсер буюу хөгжмийн ертөнцийн дэх багш одоо өнөөдөр хэн байж болох вэ? Хүүхдүүд хамтлаг маань одоо ямар хамтлаг байж болох вэ гэдэг боловсруулалтыг анханасаа зөв суурьтайгаар хийгээд тэгээд судалгаагаа бид нар хийсэн. Тухайн үеийн одоо судалгаа за тэгээд тухайн үеийн одоо хамтлагуудын одоо нөхцөл байдлыг харахад бол ер нь эмэгтэй хамтлаг бол нэлээ гарч ирэх орон зай бүрдсэн байгаа юм байна. Монголын рок pop ертөнцид шинэ нүүр царай болж бусдыг байлдан дагуулах охидын хамтлагийг богино хугацаанд бүрдүүлэх зорилго өвөртлөн Making the Band шоу нэвтрүүлгийн төслийг 25 дугаар сая телевиз санаачлан эхлүүлж байсан цаг саяхан. 2 сарын хугацаанд 45 дугаар бэлтгэн үзэгч танд хүрэхээр манай уран бүтээлчид шаргуу хөдөлмөрлснөө нуух юм. Жижиг зах зээлтэй энэ улс, энэ хотод рок pop ертөнцийн одоолн гэдэг хэдийгээр хялбархан сонсогдож болох ч бодит байдал дээр дэндүү өөр гэдгийг зөвхөн урлагийнхан л мэдэж байлаа. Тодоос тод од болон гялалзах хүсэлтэй залуу халуухан охидын шинэ амьдралын гарааг зөвхөн энэ шоунаас манай мянган үзэгчид толдож байсан. Тухайн хамтлагийг одоо удирдах авч явах, чиглүүлэх, одоо продюсерлах хүн хэн байх вэ гэж сонголтоо хийгээд тэгээд тэр хүн бол одоо манай төрийн сойрхолт харан хамтлагийн одоо ахлагч, хөгжмийн зохиолч, урлагийн гавьяц зүтгэлтэн Чулуунбат. Энэ хүнтэй бид нар очиж уулзсан. Тэгээд Чука ахтай уулзаад санаагаа хэлж төслөө танилцуулсан. Чука ах эхлээд нэлээд нухацтай төслийг уншаад тэгээд ямар гоё юм бэ? Ийм одоо цаг Монголд ирдгийм бэжээ. Бид нар одоо ерөнхийдөө яг ийм төрлийн контентыг одоо Японы сувгаас ч гэдэг юм уу, Америкийн сувгаас, за мөн Германы одоо сувгаас үзчихсэн. Би бол хальт одоо зарим нэг нь бол харж исэн. Ерөнхийдөө яагаад ингээ Монголд ийм контент хийдгэн болоо гэж боддог байсан. Харин та нар яагаад энэ контентыг гаргаад ирв? Надад бол маш их таалагдж байна. Хамтран ажиллая, тэгэлгүй яах вэ? За одоо миний ашиг юу ах вэ? Танаа ашиг юу ах вэ гэдэг ингээд бид нар бол одоо яг жинхэнэ халуун тогоонд орсон. Тэгээд энэ төслийг одоо үргэлжлүүлж зохион байгуулж одоо амжилттай дуусгасан. Энэ төслийн одоо үе шат бүхэн бол нөгөө шинээр цагаан ном бичгтэй л ижлэхэн. Телевизийн аливаа контент бүхэн цагаан ном болоод үлддэг шүү дээ. Тэгээд тэр одоо цагаан номыг бид нар дараа нь даалб ёсны эрхтэйгээр худалдан борлуулдаг байх жишээ нь. Тэгэхээр тэн дээр бид нар одоо хідэн камер хэрхэн ажиллав, өглөө хідэн цагаас эхэлж энэ одоо дагаж одоо хүүхдүүдтэйгээ ажиллав гэх мэтчлэн одоо хүүхдүүдийн хамтдаа байх байрлал. За энэ одоо төслийг боловсруулахдаа бид нар одоо камертай хамтлаг хэрхэн бүтчихсэн тухай ярилцлагуудыг сонсч илаа. За emotion хамтлаг хэрхэн бүтчихсэн тухай ярилцлагуудыг сонсч илаа. Монголын рок попын ертөнцийн одоо алдартай хамтлагууд ямар одоо дамжлагаар, ямар замаар яаж одоо хамтлаг болохын тулд тэмцэжсэн түүхүүдийг одоо уншижсэн учраас тэр түүхүүдийн одоо бас бодит зарим одоо замлыг одоо энэ контентод бас шингээж өгсөн. Тэгээд контентын явцад одоо шинэ клипүүдийг төрүүлсэн. Одоо клипийн найруулагч зураг авалтыг одоо бас продакшн зохион байгуулж байгаа. Тэр продакшнтай бид нараас дахар гэрээ хийсэн. За одоо хөгжмийн зохиолчдод, за одоо аранжировка одоо дууны студ одоо байгууллагуудаас тухайн одоо найруулагчтай нь хүртэл одоо гэрээ байгуулж байсан. Гэх мэтчлэн олон талын одоо оролцоотойгоор энэ контент бүтсэн. Хайдагуу чавыг өглөдөө дөрөв хүсти надад дурдаггүй нотоорис нэхла алахан духа нүгэн чимээ хайдагуу чавыг өглөдөө дөрөв хүсти надад дурдаггүй нотоорис нэхла алахан духа нүгэн чимээ
үзэгчд ч гэсэн их таатай хүлээж авсан. Тэрнийхээ дараа одоо өнөөдөр ч гэсэн сонсоход маш таатай сайхан дуунуудыг хүртэл зохиосон шүү дээ. Тэгэхээр дурсамж сэргэж Чука ахын тэр ээждээ зориулсан дууг би ээжигээ бодоод ингэж бичлээ, хөгжмийн ингэж бичлээ, үг нь ийм байла гээл одоо яг тэр агшин дээр бол би бас ингээл хажууд нь суучихсан уйлал бас л анхны сонсогч те. Ингээ хүн болгонд энэ ээжийн тухай дуу, ээжийн тухай яриа яаж хүрдэг вэ? Тэгээд тэр тусмаа энэ шин төсөл дээр ээжийн тухай дуу орж ирж байгаа нь өөрөө бас ямар гоё одоо өгүүлэмжтэй хосолсон бэ гэдэл бас л ингээл нэг хүүхдээ үлгийдэж авж байгаа ээж шиг те. Гэтэл бас ээжигээ хайрлаж байгаа хүүхд шиг гэдэг энэ гоё мэдрэмжүүд одоо өнөөдөр ч үртэн мартагдахааргүй ийм л гоё одоо мөчүүд байсан. Орчлонгийн тансаг хан цэцэнээс таны минь үнэр гой Хүмүүрийн энэ нэмсэглээс хамгийн хөрхөн таны мишээ Алтан нарны эхин халуун боловч амин эжийн хайртай язвэрлэгвэ үрдийн үрэл гисэн үзэгсэн гойчтэй би хайртай Дэлхий ертөнцтэй хангас орхон тандаа Тусан өдрийн мэд хүрээний ээжээ Оршин хорвоогийн марсарын доор дандаа Жаргаж аваарай миний ээжээ Сэтгүүлч Бүрэн Жаргал би Дэмбэрэл за ингээд хэсэг огтуд хүүхнүүд нэг өрөөнд суудаг байлаа. Тухайн үед одоо нэвтрүүлгийн албаны сэтгүүлчд гээд нэг өрөөнд бид нар энэ хоёр давхарт нэг жижиг өрөөнд суудаг болж одоо нэгсэндээ бид нар нөгөө талд ингээ өөр өөрийнхөө нэвтрүүлгийг хийгээл ингээ явж идэг байсан бол хамтраад нэг одоо төсөл дээр хамтарч ажиллая гэдэг ийм санаачлаг гарсан. Тэгээ тухайн үед манай хоёр сэтгүүлч маань бид хоёр бол ерөөсө кино зохиол бичнэ. Ер нь телевизэд олон ангит кино, сериал заашгүй байх ёстой. Одоо бид нар олон төслүүдийг хэрэгжүүлж чадсан юм чинь кино төслийг бас хэрэгжүүлж үзье. Тэгээд цөмөөрөө хиттэй одоо манай телевиз өөрсдийнхөө бүтээсэн контентоос гадна өөрсдийнхөө хийсэн киногоороо бас ингээд төсөв орлогоо бүрдүүлдэг болёо гэдэг ийм л том амбиц бас тухайн үед төрсөн. Тэгээ Бүрэн Жаргал Дэмбэрэл хоёр зохиолоо бичгээр болоод за одоо мэдээж 3 эмэгтэй сууж байгаа учраас эмэгтэйчүүдийн сэдвэр тэ эмэгтэйчүүд ер нь өнөөдөр нийгэмд бас ямар оролцоотой байна. Эмэгтэйчүүдийн эмзэглэл нь юу юм? Эмэгтэйчүүдийн бахархал нь юу юм? Эмэгтэйчүүд амьдралд бас яаж алдаад байдгийг эрчүүдийн нөхөрлөл гэж их сайхан одоо тунхагласан тий хүн болгоны мэддэг гоё одоо нөхөрлөл байдаг. Эмэгтэйчүүдийн нөхөрлөлийг одоо бид нар яагаад ийм жижигхэн авч явдаг юм бэ? Эмэгтэйчүүдийн нөхөрлөл бас яагаад том байж болохгүй вэ гэдэг ийм л санаачлагаар анх одоо бий болсон. За тэгээд нөгөө багаа бас удирдах найруулга ерөнхий найруулагчаар ажиллах одоо ийм чиглэлтэй байсан учраас кино зохиолыг анханаас нь яаж бичих вэ? Үргэлжилсэн зохиол бичихгүй. За тэгэхээр кино зохиол ийм байдгаа. Кино зохиолыг ингэж бичнэ, дүрийн сонголтоо ингэж хийнэ. За дүрийн онцлогийг ингэж гаргана гэх. Гэх мэтчлэн ингэж чиглүүлж ярилцчиж тэр зохиол бий болсон. Тэгээд бид бол яг үнэндээ тухайн үед манай бас ой босох гэжсэн ойдоо зориулаад гээд. Тэгээ бид нар 5 сард тэрний өмнө бид нар одоо олон зохиолчдын зохиолыг авч кино хийх гэж оролцсон л да. Зохиолчид захиалж мөнгөний төлөөд зохиолоо бичүүлсэн. За бас 2-3 зохиолчийн зохиолыг авчруулж уншлага хийж үзсэн. Найруулагчдыгаа ч гэсэн бас кино зохиол дээр яаж ажиллах вэ? Найруулга дээр яаж ажиллах вэ гэдээ судалгаанууд дээр ажиллаулж исэн ийм үеуд байсан. Гэтэл нөө цаг хугацаа тулаад байдаг, ой болох гээд байдаг. Аль нь ч шаардлага хангахгүй буюу эсвэл ямар нэгэн байдлаар батлагдахгүй байсаар агаад цаг тулсан 5 сар болсон. Тэгтэл манай Жаргал сайхан захирал санхүү хариуцсан захирал тэгээ продюсеруудаа хариуцж ирсэн учраас ерөөсөө л та нар өөртөө суугаад бич. Та нар өөртөө ингэж чадна л гэж бодож байгаа бол бич гэдэг ийм чиглэл өгсөн. Тэгээд бид 3 сууж агаад нэг сарын дотор зохиолоо бий болгосон.
Тэгээ тэрэн дээр мэдээж алдаатай юм байгаа. Ямар ч байсан хугацаанд ол зохиолоо бэлэн болгоод инх цул захиралд уншуулсан. Инх цул захирал зөвшөөрсөн, алтай захирал зөвшөөрсөн. Тэгээд 7 сард зургандаа гараа гэдэг ийм чиглэл өгсөн. Тэгэхээр бид нарт одоо 6 сар гэсэн ганцхан хугацаа байгаа. 1 сарын хугацаанд продакшна бүрдүүлэх. Тэр хугацаанд бид нар эргэж зохиолтойгоо ерөөсөө нөгөө дараагийн одоо юугаа хийгээгүй, хяналтаа хийгээгүй. Тэгээд продакшныхаа ажилд орсон. Тэрэн дээр бид нар бас цаг хугацааны хувьд уран бүтээлчийн хувьд алдсан байна да гэдэг эмзэглэл байдаг. Тэгээ продакшн сонголтоо хийгээд 7 сард зураг авалтанд орсон. Зураг авалтанд одоо бид нарыг хамгийн их сайн дэмжсэн компани гэвэл одоо Max Group-ийн маш сайн дэмжлэг үзүүлсэн. Тэгээ юм их сонин бүтэхгүй ингээл бүтэн жил болоод байсан мөртлөөсөө яг одоо ингээл за наатахаа хий гэсэн чинь 3 бүсгүй ярьж агаад л өөрсдийнхөө хэмжээнд зохиол гаргасан. За тэгээд наатахаа чи хийя. Бүгдээр алддаг ч байсан хамаагүй. Хариуцлага хамтдаа хүлээн. За ямар ч байсан энийг бол хийн. Бүгдээрээ туршаад хий. Өөрсдийнхөө нөөц бололцоонд тулгуурлаад. Тэгэхээр бидний нөөц бололцоо эдийн засгийн болоод техникийн за хүн хүчний боломжтой тохируулаад хийсэн контент буюу уран сайхны олон ангит одоо кино маань тэр байсан. Тэгээ ханьснаас илүү амраг гэдэг нэрийг болвол мэдээж эмгтээчүүдэд зориулж өгсөн. Ханьснаас илүү амраг гэхээр нууц амраг бодогддог бол харин ханьснаас илүү амраг гэдэг бас дахиад нэг өөр утга нь болоод миний хайртай эмгтээ найз юм аа. Миний амьдралын одоо бас баг нь болдог эмгтээ найз юм аа. Эмгтээ найз нар 5 эмгтээ найзын тухай эмгтээ найз нар бие биендээ одоо зарим тохиолдолд алдахад нь тусалдаг байж болно, зарим тохиолдолд онохт нь тусалдаг байж болно гэсэн хэдий ч гэсэн амьдралын туршид бол хань мэт ийм баг нь болдог шүү гэдэг ийм агуулгыг илэрхийлсэн ийм одоо богино хугацаанд хийгдсэн контент. Тэгээд манай одоо телевизийн түүхэнд бас ингээд анхдагч болоод ингээд явж идэг. Тэгээд энэ киног бүтээхд бол телевиз бараг л бүрэн бүрэлдэхүүнээр л оролцсон. Үнэхээр бас альч телевизүүд бас л өөрсдийнхөө анхны одоо кино контентэд одоо хүчээ сойдогтой адилхан бид ч гэсэн бүгдээрээ хүчээ сойж за мөн одоо цаг хугацаа л яхан хясаж одоо богинохон байсан да. Тэрнээс ч бас амжилттай сайхан кино болсон. Тэгээ ер нь манай зураглаачид за киноны багийнхан ч гэсэн кинон дээр одоо олон ангит кинон дээр хэрхэн яаж ажиллах вэ гэдэг дээр зарим нь туршлагатай байж болно, зарим нь туршлагагүй. Гэх мэтчлэн олон хүмүүс одоо бас л том төслийг л амжилттай хэрэгжүүлсэн. Саяхан би цагаан сараар нэг айлд ороход надад 25 дугаар суугт телевизийг ингээд тавьчихсан, тааруулчихсан. Тэгээд их чинь одоо энэ олон жил 25 дугаар суугт телевизийг тасралтгүй үзэж байгаа. Би одоо хэдийн өндөр настай ч гэсэн одоо 25 дугаар суугт телевизийг одоо анх үүсэж гарч ирэхэд нь л үзчихсэн. Үнэн ч хിവэрэл үзэж байгаа гэд хэлжихэд одоо маш их дотн санагдчихсэн. Яг тэр шиг 25 дугаар суугт телевизтэй үнэн ч одоо үздэг үзэгчдээс гадна телевизтэй ажиллаж байгаа үнэн ч одоо тасралтгүй одоо 25 дугаар суугт телевизийнхаа 30 жилийн ойг үзэж байгаа уран бүтээлчд найзууд маань би. Тэгэхээр энэ найзуудтай бол та нар нэрээ үнэхээр ихийг бүтээсэн агуу хүмүүс шүү гэж хэлмээр байна. Яагаад гэвэл энэ телевизийн одоо нэг настайгаас нь дөнгөж төрснөөс нь их зүйлэл одоо хүн болж төлөвшөөд одоо өстой жинхэнэ бүтээн байгуулж байгаа энэ 90 цаг үед нь бүх одоо дэвшилтэй нь хамт одоо хөгжиж байгаа. Тэгээд хамт одоо хайранд нь умбж байгаа ийм сайхан азтай найзууд шүү. Та нартай баярын мэнд хүргэе. Тэгээд 25 дугаар суугт телевизийнхаа ирээдүйн одоо хөгжил, ирээдүйн одоо амбиц нь өшөө том байгаасаа гэж хүсэж байна. Илүү их орон зай одоо бас өгүүлэгдэж байна. Телевизийн одоо орон зайг өнөөдөр олон нийтээр одоо үгүйсгэх гэж байгаа мэт ийм хандлага одоо сошиалд одоо хушуурснаас боллоо гэдэг ийм хэл яриа байгаа ч гэсэн энэ бол зүгээр л нэг ийм урсгал төдий юм, салхи төдий юм. Телевиз гэдэг бол өөрөө мөнхөд орших юм аа. Тийм учраас телевизийн ирээдүй бол илүү том байх болно, илүү өнгөтэй байх болно, илүү ихийг хийгээрээ за телевиз өөрөө мандан бадрах болтугай.